засгийн газар үндсэн хуулиараа тийм үү хууль сахиулах, хуулийг сахин биелүүлэх, гэмт хэрэгтэд тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэдэг олон чиг үүрэгтэй. Энэ ажлыг хууль зүйн дотоодын сайдад эрхлэх асуудал хамаардаг. Тийм болохоор энэ талд одоо бас нэг ч цаг одоо нэг ч минут алдахгүй энэ одоо хууль зүйн дотоодын сайд гэмт хэрэгтэд тэмцэх, за тийм олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв чамыг хангах тийм үү дэг журам сахиулах энэ ажлаа хийх одоо бололцоо боломжийг л хурдан бүрдүүлэх шаардлагатай байна. Мөнгөд инквайрийн шийдвэрлэгч мэргэжилтэд заавал өжөөж инквайри гэдэг хүнээр энэ ажлыг хийх гэдгийг өчир шалтгаан нь юу юм бэ? За энэ бол ерөнхий сайдын өөрийнх нь одоо онцгой бүрэн их. Ерөнхий сайд засгийн газрын гишүүнээр тийм үү хэнийг томилж хэнийг чөлөөлөх тийм үү 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрт нь олгосон. Урд нь бол засгийн газрын гишүүдийг улсын их хурлаар томилдог, улсын их хурлаар чөлөөлдөг байсан. Үүнээс бол засгийн газрын үйл ажиллагаа хийх үйл ажиллагаа алдагдах, засгийн газар тогтворгүй байх одоо ийм асуудлууд үүсдэг байсан учраас кабинетаа өөрөө бүрдүүлж улсын их хурлын өмнө өөрөө тийм үү бүрэн одоо их хэлж үүрэг хариуцлага хүлээхин ерөнхий сайд олгосон. Энэ хүрээнд ерөнхий сайд засгийн газрын гишүүнээр хэнийг томилох, хэнийг чөлөөлөх үндсэн хуулиар олгогдсон өөрийнх нь бүрэн эрх. Засгийн газар процессын ямар нэгэн алдаа гараагүй. Зарим хүмүүс ярьж байгаа шиг байна лээ. Баг их хурл болохоос өмнө ерөнхийлөгч танилцуулахаас өмнө тийм үү мэдээлэл хийслээ гэж. Энэ улс төрийн шийдвэрээр танилцуулсан. Улс төрийн шийдвэрээр танилцуулаад үүнийхээ дагуу хууль заасны дагуу ерөнхийлөгчд албан ёсоор танилцуулаад ерөнхийлөгчөөс албан ёсны танилцлаа гэдэг бичгийг авсан. Үүнийг хавсаргаад улсын их хурл одоо өргөн мэдүүлж улсын их хурлаар тов тогтоолгож танилцуулах ажил зохион байгуулж өгөөч. 10 сарын 2-ны өдөр танилцуулах ажил зохион байгуулж өгөөч гэж одоо тийм үү бичгээ хөрвүүлсэн байгаа. Уул нь одоо улсын их хурл бол даргын зөвлөл хуралдаар одоо энэ асуудал тийм үү цахимаар болон одоо хуралдаад одоо хурдан хугацаанд шийдчих бүрэн бололцоотой. Тэгэхээр сайдаа энэ ч одоо хоёр хүний л зодон гэж эхлээд харж ирсэн чинь одоо нам доктор институт хоорондын институт хоорондын том хямрал зөрчил рүү төлөвчлээ шүү дээ. Нөгөө талдаа ерөнхий сайд шууд одоо нэг хүний эсрэг хууль зүйн ямыг ажилуулах ийм одоо шийдвэр одоо гаргаад бараг тэрийг мэдгчлээ шүү дээ. Энэ өөр хэр одоо ёс зүйн хувьд хэр зөв юм бэ тийм. Би бол ерөнхий сайдын үед нэг хүний эсрэг одоо тийм үү асуудал гаргачлаа гэж ойлгохгүй бодохгүй байна. Тэгээ гэмт хэрэгтэй тэмцэх тийм үү гэмт хэрэг таслан зогсоох, гэмт хэрэг урьдсан сэргийлэх энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд илүү одоо инх байрсад одоо илүү хариуцлагатай илүү сайн ажиллаж чадах юм байна гэж одоо бодоод одоо ерөнхий сайдын хувьд шийдвэр гаргасан байхаа гэж бодож байна. Тангараг өргүүлэхэд заавал товлож нөгөө одоо товлох ёстой юу? Одоо танилцуулах нь бол шууд ороод танилцуулах юм байна шүү дээ. Тангараг өргүүлэхдээ заавал товлох ёстой. Танилцуулснаас хойш захирамж гаргаад 3 хоногийн дотор улсын их хурлд тангараг өргөх юм дэгтэй процесстэй. Их хоёр гишүүдийг намаас хөөсөн асуудалтай юм. Энэ юу вэ? За намаас хөөсөн асуудал би бас харамсаж байгаа. Түрүүн би одоо ерөнхий сайдын гинтийн шийдвэрт харамсаж байгаа хэлсэн чи одоо инквайрийн сайдаар томсонд харамсаж чинь гайхаж чинь гэж бас мушгичж байна лээ. Би бол одоо инквайри гишүүнийг одоо намаас хөөж байгаа асуудал харамсаж байгаа. Яагаад гэвэл энэ нам үзэл бодол үнд зүйлээр нэгдсэн намаа олон ургуулч үзлийн нам дээр явдаг шүүмжлэх бохимдох тийм үү асуудал байдаг. Үг гэсний төлөө шүүмжсний төлөө тийм үү намаас хөөгөөд авах зохимжгүй. Монгол улсын үндсэн хууль нь ч гэсэн юм тийм үү Монгол улсын иргэд сайн дураар эвлэлд нэгдэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтөө эдлэх үндсэн эрхтэй. Ийм байдлаар одоо үүдэн гишүүдэд шүүмжлэлээ, дарга удирдлагаа шүүмжлэлээ гэсний төлөө тийм үү ингээд намаас одоо хөөгөөд авах бол зохимжгүй. Ингэх юм бол одоо энэ намд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх тийм үү хөнгө болно. Энэ бол жинхэнэ одоо айдас хүйцийг бий болгож байна. Харин засгийн газрын үйлчлэгээ ингэж боykот гэх юм яг юм. Хяналтын ерөнхий орон шийдвэр эргэж харах бол намаас гарна гэдгийг мэдгичлээ шүү. За тэгэхээр түрүүний мэдээлэл хийсэн гişүүдтэй байр суурь нэг. Тий, би одоо бол түрүүний мэдээлэл хийсэн гişүүдтэй байх адил байр суурьтай байна. Ингэж одоо тийм үү. Одоо үзэл бодлоор нь үг эрхээ эдлсний хөндлөлөд юм хавчин гадуурхаж одоо тийм үү болохгүй.